засгийн газрын тэргүүн танхимын гишүүдэд томиллоо. Энэ үйл сайжруулсан шахмал түлж түлэхгүй харин хагас кокс түлж түлнэ гэж хотын дарга мэдгэлээ. Буриатад гэрийг орлох бөмбөр сууцыг үйлдвэрлэж эхэллээ. Урт цагааны гудамжнаа барьж буй цэцэрлэгт хүрээлэн эх сард ашиглалтад оруулна. Хонь нослогчдын анх дугаар тэмцээн болно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Зандан Шатар засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг улсын их хурал ерөнхийлөгчд танилцуулсны дараа засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж шин сайднараа томиллоо. Ингэхдээ тэрээр Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадвар, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбарт хуримтлуулсан туршлага, мэрэгжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзжээ. Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд эдийн засаг хөгжлийн сайдаар Нэм осрын учрал, Монгол улсын шадар сайдаар сайн буянгийн амар сайхан тогимдын доржханд, Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргаар Сандгийн бямб цогт, гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэг, сангийн сайдаар Болдын Жавхлан, хууль зүй дотоод хэргийн сайдаар Лагвын Мөнхбаатар, аж үйлдвэр Эрдэс баялагын сайдаар Гонгорын Дамдням, Батлан хамгаалахын сайдаар Дамбын Батлут, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Батын Батбаатар, боловсролын сайдаар Бүрүсрэнгийн Наранбаяр, гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Тилээ ухааны Ав Бакир, зам тээврийн сайдаар Борхуугийн Дэлгэр сайхан, соёл спорт аялал жуулчлал залуучуудын сайдаар Чинбатын Ундрам, хот байгуулалт барилга орон сууцчлуулалтын сайдаар Инх тайвны Батамглан, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдаар Жаданбын Инх баяр, Монгол улсын засгийн газрын гишүүн цахим хөгжил инновац харилцаа холбооны сайдаар Инх баярын Батчугар, Монгол улсын засгийн газрын гишүүн эрчим хүчний сайдаар Бат тогтохын Чойжил сүрэн, Монгол улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайдаар Жигжид сүрэнгийн Чин бүр нарыг тус томиллоо. Түүнчлэн засгийн газрын анхны ээлжид хуралдаан болж 2024 оны улсын төсвийн гүйцэтгэл, засгийн газрын санхүүгийн тайлан болон төсвийн тодтголын төсөл, үйлчлэлийн бэлтгэл ажил зэрэг асуудлуудтай танилцлаа. Энэ онд сайжруулсан түлш түлэхгүй, оронд нь хагас кокс түлнэ гэж хотын дарга Нямбаатар мэдгэлээ. Гэхдээ гэр хорооллын айлуудын зуухыг солихгүй гэлээ. Тэрээр хүний амнаас эрүүл мэнд чухал тул технологийн шинжилэл хийнэ. Барууны стандартыг нэвтрүүлнэ. Сайжруулсан түлшний 2 үйлдвэрийн менежментийг хот хүлээн авсан. Эдгээр үйлдвэрт сүүлийн 40 мянган тонн мидлингийг үйлдвэрлэж байна. Цаашид дахин мидлийн суурьтай түлш үйлдвэрлэхгүй. Шууд худалдаа авалтаар 800-аас дээш хэд жигэнсэн давирхай угаарын хийг нь шүүж устгасан хагас кокс бэлэн түлш худалдаа авна. Ингэснээр одоо гаргаж буй зардлаас 300 тэрбум төгрөг хэмнэ. Айлуудад туршиж эхэлсэн гэсэн юм а. Буриатад гэрийг орлох бөмбөр сууцыг үйлдвэрлэж эхэллээ. Тодорхойлбол хөөсөн полиуретан материалаар гэр хэлбэрийн бөмбөр сууцыг Couple Dome компани 12 жилийн турш үйлдвэрлэж байна. Аялал жуулчлалын салбарт зочид буудлын зориулалттай загварын байр, худалдааны зориулалттай байгууламж, орон сууц болон нийгмийн зориулалттай барилга байгууламж зэрэгт ашиглаж иржээ. Хасах наяас нэмэх 250 хэмээн хэлбэлзэлт тэсвэртэй учраас хамгийн хүйтэн эсвэл халуун уур амьсгалтай бүс нутагт ашиглах боломжтой. Тиймээс Сибирь болон Алс орнуудад энэхүү өврөөц хэлбэрийн орон сууцны эрэлт нэмэгдсэн учраас Couple Dome компани үйлдвэрлэлээ Бурайд улсад шилжүүлээд байна. Энэ бол Бурайдын үйлдвэрлэлийн сайхан жишээ юм а. Манай компанид дотоодын зах зээл байгаа. Цаашдаа ч үйлдвэрлэлт болон борлуулалтаа нэмэгдүүлэх боломж бүрэн байна. Өдгөө Бурайдад тус технологиор үйлдвэрлэсэн 17 сууцыг аймагуудад барьж зочдыг хүлээн авч эхэлжээ. Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн эх 7 дугаар сард ашиглалтад оруулна. Тодорхойлбол Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо буюу жуулчны гудамжид байрлах урт цагааны барилгыг буулгаж шинээр авто зогсоол үйлчилгээний төв цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эдвэрнэж байна. За уг байгууламж бол 109 автомашины дал зогсоол, за иргэдэд зориулсан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн за 3 давхар барилгаас бүрдэж байгаа. За уг 3 давхар объектд бол мэдээж одоо тухайн байгууламжийн дэд үтцийн үйлчлүүд, байрлах өрөөнүүд, за мөн жуулчдад мэдээлэх мэдээллийн төвүүд, за мөн одоо
тухайн жуулчид зориулсан Монгол үндэсний үйлдвэрлэлийн үйлчлэгээний талбай за хүүхдийн цэцэрлэг гэсэн төлөвлөлттэй байгаа. 7 дугаар сард хүмүүсийн амарч зугаалах талбай, дугуйн болон явган хүний зам, задгай театр, буданд ориглуур зэрэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад оруулна. Уг тогтчлтын ажлын дараагаар үйлчилгээний барилга болон 4-р блокийн гаражны ажлыг үргэлжлүүлнэ. Барилга бүхэлдээ 9-р сард ашиглалтад орох юм байна. Хонь ослогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дэлхийн улс орнуудад 1961 оноос хойш зохион байгуулж ирсэн Алтан хаач олон улсын тэмцээнийг манай улс анх удаа дотооддоо зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнээр дамжуулан мал аж ахуй үйлдвэрлэлд, дэвшилтэд техник, тоног төхөөрөмж технологиг нэвтрүүлэх, түүхийн эд бэлтгэлийн чанарыг сайжруулахыг зорж байна. Хонь ослогчдын анх дугаар тэмцээн Монгол улсын ерөнхийлөгч Хүрээс өвхийн ивэлдор энэ сарын 20-21-ний өдөр Төв аймагт болно. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.